За өнөөдөр үндсэн хуулийн цэцгээс орж ирж байгаа энэ дүгнэлт улсын их хурл ажлаа хийхгүй байгаагийн одоо том илэрхийлэл. Тэгээ бид ч гэсэн одоо улсын их хурлын хууль тогтоомжийн зарим хэсгээр нэг боловсронгоолох чиглэлээр бас нэг анхаарч ажиллах хэрэгтэй байна. Ийм илт алдаатай тоо үсэг хоёрдугаар орж ирж штэ. Өмнө нь засгийн газар ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр 3 хоногийн дараагаас хилцэж 10 хоногийн дотор гэж үг байсныг нь биднээс улсын их хурлын тухай хуулийн дээрээ 7 хоног авчирсан байна. Илт алдаатай. За сая бол үндсэн хуулиар 6 жил болцсон байгаа зүйлийг одоо хүртэл засахгүй 4 жил явж байгаа. Тэгэхээр ийм илт алдаатай техникийн шинжтэй концепц зүйн үзэл баримтлалын улсын хурл угаасаа тодтоо баталсан нэг мөр ойлгодог болцсон тэр үзэл баримтлалыг засах ёстой, кодификац хийх ёстой, хууль тогтоомжуудыг нийцүүлэх ёстой ийм зүйлүүдийг зүгээр л үзэл баримтлалыг нь хилцэж байгаа шиг хуулийн нүсэр процессор хилцэхгүйгээр хурдан хугацаанд хялбарчилсан байдлаар баталдаг, шийддэг нэг журмтай болох ёстой юм байна. Дээр нь ийм илт алдаатай зүйлийг үндсэн хуулийн цэцээр яг л одоо маргаан шийдвэрлэж байгаа юм шиг дахиад нүсэр процесс явуулдаг биш. Үндсэн хуулийн дэц энэ чинь илт алдаатай байна гэдэг нааш зүгээр бичиг шийдэхэд тэр үгээр нь бас ажилдаг механизмтай болох ёстой юм байна. Тэгэхгүй бол одоо ингээд цэцэн тэнд нэг том хэрэг маргаан шийдсэн юм шиг энэ дээр ирээд улсын их хурл нэг цэц улсын их хурл хоёр одоо хоорондоо маргаад байгаа юм шиг үл ойлгох байдлаар очдөг биш. Энэ хаана алдаагаа хараад хурдан техникийн шинжтэй засвар гэдэг нэг механизм хийх ёстой баха. Яг энтэй адилхан дахиад илт алдаа үндсэн хуулийн зэстээр гарч байгаа. Бүрийнх нь жил боллоо одоо бүрийнх нь дуусаад жил болцсон. Ийм хүн үндсэн хуулийн цэцгийн дарга хийж байгаа байдал нь тэнд гишүүний асуудал биш. Үндсэн хуулийн цэцгийг бүхэлд нь хууль ёсны үгүй гэдэгт эргэлзэх тийм дүр зураг үүсгэж байгаа. Зүүн нь бол тэндээ бас хэлбэрчилсэн журам гаргаад бүрэн эрхэн дууссан хүнээр даргалуулж болохгүй гэдэг хууль тогтоомжийн ойлгомжтой байдлыг тодорхойлж өгөх хэрэгтэй юм байна. Тэн чинь бүрэн эрхэн дуусаагүй дахиад 6-7 гишүүн байж байгаа шүү дээ. Тэр дундаасаа даргаа тавьсан байсан бол үдээд цэцгийн бүтэн үйл ажиллагаанд нь эргэлзэх алга болох байхгүй юу? Нэг гишүүнийх нь үйл ажиллагаанд л эргэлзэж болно. Гэтэл одоо бүрэн эрхэн дууссан хүн цэцгийг даргалаад байхаар цэцгийн бүтэн үйл ажиллагаанд нь эргэлзэж байна. Зохион байгуулалтын хувьд шийдвэр гаргаж байгаа тэр шийдвэрийн бүтэн бүтцийнх нь хувьд шийдвэрээ хуваарлаад сүүлдээ яг яаж хардаж эхэлж яах вэ гэхээр эн чинь улс төрийн захиа даалгавар гүйцэтгэж байна. Улс төрийн захиа даалгавраа яаж гүйцэтгэж яах вэ гэхээр бүрэн эрхэн дууссан нэг хүнд за би чамайг буцаага томилчноо чи миний үгээрээ болно шүү гэж хэлээд жил бариад жил өөрийнхөө